Монголын хөгжмийн урлагт од болон гялалзаж яваа олон уран бүтээлчийг тодруулан хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Балхажовын дууг хэн сайн дуулахын уралдаан энэ удаад My Voice олон улсын эстрад дуу дуулаачдын наадам болон өргөжж шин зохион байгуулалттайгаар үзэгчдийн хүртэл болох гэж байна. Энэхүү наадамд Монгол орны өнцөг булан бүрээс төдийгүй олон улсаас авиаснууд хуранчулж монгол хэлээр дуулж өрсөлдөж шилдэгүүдээ тодруулж байсан. Монголын хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн энэхүү наадамд авиас бэлгээ сорихоор оролцож байсан үе үеийн авиаснууд өнөөдөр Монголын хөгжмийн ертөнцид өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож уран бүтээлүүдэд амжилттай төрөвсөр яваа. Олон улсын гих тодтголтойгоор зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн наадамд Орос, Япон, Солонгос, Өвөр Монгол зэрэг олон орны дуулах авиаснууд ч оролцож авиас бэлгээ нээхээр бүртгүүлсэн байна. Харин өнөөдөр наадамд оролцох авиас бэлэгтнүүдийн техникийн зөвлөгөөний хурал болсон юм. Оролцож байгаа оролцогчтой их талархал илэрхийлж байгаа. Энэ олон залуучууд, энэ олон дуучид бол одоо сая ингээд нэг 3 дуу дууллаа шүү дээ. Ямар мундаг дуулж байна. Аргагүй бас өөрсдөө одоо мэдж, тийм ээ. Тэр дууг дуулж чадна гэдэгт итгэлтэй ирсэн би энэ залуучуудаа баяр хүргэмээр. Хамгийн түрүүнд Entertainment-ийн хаамт олонд их баярлж байгаа. Хоёрдугаар одоо Total Music, тийм ээ. Одоо Yamaha одоо группийнхэнд бас их баярлж байгаа. Эдгээр маань одоо дуу хөгжмийн хамгийн дээд зэрэглэлийн одоо болгож өгөх ийм санаачлаг тавьж байгаа. Дээр нь өшөө бас Японд болох одоо амьд хөгжмийн хамтлагийг дунд нь шалгаруулад Японд болох одоо фестивал оролцох ийм том одоо үйл ажиллагаа бас дунд нь явагдаж байгаа. Энэ хуралдааны ач холбогдол нь олон залууст Монгол дуу хөгжмийн гайхамшиг, Монгол хэл соёлыг түгээх, нийгэмд ч гэсэн эерэг үр дүн өгсөөр ирсэн нь наадмын гол онцлог мөлий. Тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн эрч хүчтэй авиаслаг залууст Монголын рок попын амьд томог болох ухнаа өөрийн үн цэнтэй зөвлөгөөнүүдээс хуваалцсан юм а. Орон даяар телевизээр ачхаа бол хожимдоо түүхэн энэ үлдэн энэ өөрийн сайхан хуулийн мөрөдлийн сайхан эмнэлгийн мөрөдлийн улсууд байгаа шүү дээ. Энэ ч баян тайлбар гарах энийг сайн ашиглаараа энийг сайн хүүхдийг яахын тулд бас гэр орноос сэтгэл санаа хувьд дэмжих ёстой. Юу базаад ингэж явуулах нэрээ дуулж чадахгүй шүү тийм учраас охиноосоо хайрлаа, дүүгээсээ харлаа, бэлтгэгт наавд чин сэтгэлээ туслалаа. Мэргэжлийн усыг сайн одоо дуулж очих юм бол сайн зөвлөгөө өөр анхандаа яах ёстой, анхны мэдээлэл өгөөд гам дасгал хийдэг тал бий ерөндөд бол нэлээд дуулуулах хэрэгтэй. Олон жил дуулаач гэсэн дуулж исэн хүүхд байлаач гэсэн одоо энэ уралдаанд орж байна. Энэ 300 400 400 хүүхд маань эзэртэй уралдах тухай асуудал их асуудал. Хоёрдугаар би түрүү хэлсэн морон даяар телевизээр гарах тухай асуудал маш их чухал. Дуулж чадсан сайхан яриад, сайхан одоо ярьж чадаагүй сайхан дуулаад хэмжээндээ байгаа юм үзүүлчих л ард юм ойлгоно. Багагүй хугацаанд завсралсан энэхүү шоу уралдаан Монголын дуулах дуртай олон мянган залуусыг дахин нэгтгэж үзэгч танд цоошин өнгө төрхтэйгээр хүрэх гэж байна. Энэхүү уралдаан цаашид уламжлалт хэв шинжээ хадгалж дууны наадам хэлбэрээр жил бүр мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдах юм а. За тэгээд Балхажовын дууг хэн сайн дуулах вэ? Хиймэр тэтгэсэн Улаанбаатар New Star гэсэн нэрээр бол одоогоос хамгийн сүүлийнх нь 9 жилийн өмнө зохион байгуулагдчихсан. Одоо энэ бол 3 дахь удаага My Voice гэсэн нэрээр зохион байгуулагдаж байна. Тэгээд бусад тэмцээн уралдааныг бодвол жил болгон болдоггүй. Нэлээд хэдэн жилийн одоо зайтагаар болдог учраас энэ уралдаан тэмцээний онцлогноос энд байгаа. Энэ жилийн үед мэдээж уламжлалсаар анхны санаачилсан Entertainment студитэйгээ уламжлалсаар хамтран ажилласаар байгаа. Тэгээд Entertainment UBS телевизийн хамтарсан уран бүтээл тун удахгүй одоо 10 дугаар сараас бол эфирт гараад эхлэх байгаа. Уралдаан шоу нэвтрүүлэг үндсэн 4 үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд хөгжмийн зохиолчийн уран бүтээлийн баялаг урын сангаас дуртай дуугаа сонгон оролцох боломжтой. Наадамд 16-аас дээш настай дуулах дуртай хэн бүхэн оролцох боломжтой. My Voice шоу нэвтрүүлэгт оролцохоор бүртгүүлсэн авиаснуудын сэтгэгдлийг үзэгчдэд хүргэе. Ер нь бол гайгүй сайн бэлдсэн. Тэр нь бол дуунууд нь олны сайн юу болохоор зэрэг олон хүмүүс мэддэг болохоор зэрэг гайгүй сонголтондоо сайн. Юуны түрүүнд энэ тэмцээнд оролцох гэж байгаадаа их баяртай. Анх удаа дууны тэмцээнд орох гэж байна. Өмнө дууны тэмцээнд оролцъё гэдэг бодол олон удаа төрж исэн боловч ингээд өөртөө сайн ихтгэлтэй байгааг л дээ. Тэгээ одоо яг өөрийнхөө сонирхлоороо тэмцээнд оролцоод үзье гэж бодсон. Тэгээд бас My Voice гэдэг дууны тэмцээнийг илүү одоо голчил сонгож оролцож байгаадаа их баяртай. Балхажов зохиолчийн хувьд гэх юм бол үнэхээр одоо гаргасан дуу болгоно ингээд хит болдог. Үнэхээр ингээд хүмүүсийн сэтгэл хүрч чаддаг. Тэгээд хоёр би бас ер нь хийх дуунуудыг нь сонсох дуртай.
тэмцээн одоо ингээд улам байртаад тэгээд улам дагдлсан тийм ээ одоо хүлээлттэй тийм ээ. Ерөнхийдөө зохион байгуулалтын эхлэлтээс хойш одоо бэлдэж эхэлсэн байгаа. Тэгээд яг сонголтоо яаж хийхээ гэж бодж итэл одоо миний дуунууд хэмээх болгоч Монгол Улсын урлагийн аяц сэтгэлэн болгоч юм маань одоо ном нь гарсан байгаа. Тэндээс айгүй сонголт хийсэн байгаа. My Voice шоу нэвтрүүлгийн үр дүнд Монголын хөгжмийн урлагт жинхэнэ уран бүтээлч болж чадах Тэрэл Авьяас бэлэгтнийг үзэгч тантай хамт тодруулж хөгжмийн урлагт бас нэгэн шин дуу хоолойг бий болгох юм а. Харин тэмцээнд оролцсон шилдэг оролцогчдыг мөнгөн шагнал, уран бүтээлийн хамтын ажиллагааны гэрээ, гадаадын улс оронд суралцах эрх, мөн хамтран ажиллагч байгууллагуудын шагнал гээд олон боломжууд хүлээж байгаа юм а. Энэ удаагийн шоу тэмцээнд дуучтаас гадна амьд хөгжмийн хамтлагууд оролцох боломжтой дээр шалгарсан хамтлаг олон улсад нэр хүндтэй Asian Beat амьд хөгжмийн наадамд эх орноо төлөөлөн оролцох эрхийг олгох юм а. Өөрийнхөө авьяас бэлгийг нээж урлагийн ертөнцид хүл тавих хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй энэхүү наадам энэ сарын 25-ныг дуустал бүртгэлээ явуулах юм. Энэ олон залуучууд энэ олон дуучид бол одоо сая дөнгөж сая ингээд 1 3 дуу дууллаа шүү дээ. Ямар мундаг дуулж байна. Аргагүй бас өөрсдийг одоо мэдж тийм ээ тэр дууг дуулж чадна гэдэгт итгэлтэй ирсэн би энэ залуучуудаа баяр хүргэмээр. Хамгийн түрүүнд Entertainment-ийн хамт олонд их баярлж байгаа. Хоёрдугаар одоо Total Music тийм ээ одоо Yamaha одоо группийнхэнд бас их баярлж байгаа. Эдгээр маань одоо дуу хөгжмийн хамгийн дээд зэрэглэлийн одоо болгож ийм санаачлаг тавьж байгаа. Дээр нь өшөө бас Японд болох одоо амьд хөгжмийн хамтлагийг дунд нь шалгаруулад Японд болох одоо фестивал оролцох ийм том одоо үйл ажиллагаа бас дунд нь явагдаж байгаа. Энэ хуралдааны ач холбогдол нь олон залууст Монгол дуу хөгжмийн гайхамшиг, Монгол хэл соёлыг түгээх, нийгэмд ч гэсэн эерэг үр дүн өгсөөр ирсэн нь наадмын гол онцлог мөлий. Тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн эрч хүчтэй авьяаслаг залууст Монголын рок попын амьд томог болох ухнаа өөрийн үн цэнтэй зөвлөгөөнүүдээсээ хуваалцсан юм а. Монгол орон даяар телевизээр гарч байгаа бол хожимдоо түүхэн энэ бол үлдэн. Тэр нь л дуунууд нь олны сайн юу болохоор зэрэг олон хүмүүс мэддэг болохоор зэрэг тэгээд гайгүй сонголтондоо сайн. Юуны төрөнд энэ тэмцээнд оролцох гэж байгаадаа их баяртай. Анх удаа дууны тэмцээнд орох гэж байна. Өмнө дууны тэмцээнд оролцъё гэдэг бодол олон удаа төрж исэн боловч ингээд өөртөө сайн ихтгэлтэй байгааг л дээ. Тэгээ одоо ял яг өөрийнхөө сонирхлоороо тэмцээнд оролцоод үзье гэж бодсон. Тэгээд бас My Voice гэдэг дууны тэмцээнийг илүү одоо голчил сонгож оролцож байгаадаа их баяртай. Балхчуу зохиолчийн хувьд гэх юм бол үнэхээр одоо гаргасан дуу болгоно ингээд хит болдог. Үнэхээр ингээд хүмүүсийн сэтгэл хүрч чаддаг. Тэгээд хоёр би бас ер нь хийх дуунуудыг нь сонсох дуртай. Тэмцээн одоо ингээд улам байртаад тэгээд улам дагдлсан тийм ээ одоо хүлээлттэй тийм ээ. Ерөнхийдөө зохион байгуулалтын эхлэлтээс хойш одоо мэрэгжлийн өндөр түвшинд зохион байгуулагдах юм а. За тэгээд Балхчийн дуу хэн сайн дуулах вэ? Хиймэр тэтгэсэн Улаанбаатар New Star гэсэн нэрээр бол одоогоос хамгийн сүүлийнх нь 9 жилийн өмнө зохион байгуулагдчихсан. Одоо энэ бол 3 дахь удаага My Voice гэсэн нэрээр зохион байгуулагдаж байна. Тэгээд бусад тэмцээн уралдааныг бодвол жил болгон болдоггүй. Нэлээд хэдэн жилийн одоо зайтагаар болдог учраас энэ уралдаан тэмцээний онцлогноос энд байгаа. Энэ жилийн үед мэдээж уламжлалсаар анхны санаачилсан Entertainment студиутэйгээ уламжлалсаар хамтран ажилласаар байгаа. Тэгээд Entertainment UBS телевизийн хамтарсан уран бүтээл тун удахгүй одоо 10 дугаар сараас бол эфирт гараад эхлэх байгаа. Уралдаан шоу нэвтрүүлэг үндсэн 4 үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд хөгжмийн зохиолчийн уран бүтээлийн баялаг урын сангаас дуртай дуугаа сонгон оролцох боломжтой. Наадамд 16-аас дээш настай дуулах дуртай хэн бүхэн оролцох боломжтой. My Voice шоу нэвтрүүлэгт оролцохоор бүртгүүлсэн авьяаснуудын сэтгэгдлийг үзэгчдэд хүргэе. Ер нь бол гайгүй сайн бэлдсэн. Монголын хөгжмийн урлагт од болон гялалзаж яваа олон уран бүтээлчийг тодруулан хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Балхчийн дууг хэн сайн дуулах вэ уралдаан энэ удаад My Voice олон улсын эстрад дуу дуулаачдын наадам болон өргөжж шин зохион байгуулалттайгаар үзэгчдийн хүртэл болох гэж байна. Энэхүү наадамд Монгол орны өнцөг булан бүрээс төдийгүй олон улсаас авьяаснууд хуранчулж монгол хэлээр дуулж өрсөлдөж шилдэгүүдээ тодруулж байсан. Монголын хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн энэхүү наадамд
авиас бэлгээ сорихоор оролцож байсан үе үеийн авиаснууд өнөөдөр Монголын хөгжмийн ертөнцид өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож уран бүтээлүүдэд амжилттай дурвсаар яваа. Олон улсын гих тодтголтойгоор зохион байгуулагдж байгаа энэ удаагийн наадамд Орос, Япон, Солонгос, Өвөр Монгол зэрэг олон орны дуулах авиаснууд ч оролцож авиас бэлгээ нээхээр бүртгүүлсэн байна. Харин өнөөдөр наадамд оролцох авиас бэлэгтнүүдийн техникийн зөвлөгөөний хурал болсон юм. Оролцож байгаа оролцогчтой их талархал илэрхийлж байгаа. Энэ өөрөөр сайхан хуулийн мөрөглийн сайхан эмнэлгийн мөрөс улсууд байгаа шүү дээ. Энд баян тайлбар гаргах энийг сайн ашиглаараа энийг сайн хүүхдийг яахын тулд бас гэр орноос сэтгэл санаа хөвлөх дэмжих ёстой. Юу базаад ингэж явуулах гэж дуулж чадахгүй шүү. Тийм учраас охиноосоо хайрлаа, дүүгээсээ харлаа, бэлтгэгт наавд нь чин сэтгэлээ туслалаа. Мэргэжлийн усыг сайн дуулж очих юм бол сайн зөвлөгөөгөөр анхандаа яах ёстой, анхны мэдээлэл өгөөд гам дасгал хийдэг тал бий ерөнхийдөө бол нэлээд дуулуулах хэрэгтэй. Олон жил дуулаач гэсэн дуулж исэн хүүхд байлаач гэсэн одоо энэ уралдаанд орж байна. Энэ 300 400 400 500 хүүхд маань эзэлтэй уралдах тухай асуудал их асуудал. Хоёрдугаар би түрүү хэлсэн морон даяар телевизээр гарах тухай асуудал маш их чухал. Дуулж чадсан сайхан яриад сайхан одоо ярьж чадаагүй сайхан дуулаа. Хэмжээндээ байгаа юм үзүүлчих ард түмэн ойлгоно. Багагүй хугацаанд завсралсан энэхүү шоу уралдаан Монголын дуулах дуртай олон мянган залуусыг дахин нэгтгэж үзэгч танд цоошин өнгө төрхтэйгээр хүрэх гэж байна. Энэхүү уралдаан цаашид уламжлалт хэв шинжээ хадгалж дууны наадам хэлбэрээр жил бүр